За сайн байцгаана уу, удаа уулзааг байна. Тэгээд дахин шинэ контентаараа уулзцааж байна. Тэгээд өнөөдөр яах вэ гэхлээр би шинэ гитар авсан. Тэгээд энэ болохоор Ibanez гээд брендинг гитар байгаа. Энэ гитарыг ашиглан дуу хийх болно. За тэр надтай хамт байгаарай. Гитар минь хөглөгдлөө. За зөө ямар шиг юм тоглох вэ? Бөмбөрөөр төлөөд өрчих үү? Окей. Бараг болчихсон шүү. Хай хэд. За бөмбөр нэг юмрхоо. Тоглоод үзье. Зарэ гэж гитараа дуусгах шүү. Юу эсвэл чанга юм байна шүү. Нөгөө нэг юу байгаагүй. Нэг юм тоглож моглоогүй юу нуудсан байна. Юм л та. Цороо өнөж явах цуурай. За гитар маань бэлэн болсон. Бөмбөр маань бас яг нөгөө нэг дунд нь зогсолт хийх юмуд бол байгаа. Гэхдээ ерөнхий нөгөө нэг одоо бадаг болон дахилтын хар зураг ерөөхдөө гарч ирж байгаа гэсэн үг. Одоо миний бодлоор бэйс орж ирэх хэрэгтэй. Гитар төр тавиад бэйс тоглохын тулд надад MIDI keyboard хэрэгтэй. Ерөөхдөө би жижиг MIDI-тэйгээ төлсөн. Том MIDI угаасаа надад хэрэг болохгүй мэдээд би тэрийг зарсан байгаа. Би нөгөө төгөлдөр хурц биш учраас надад 2 октав хангалттай болгосон. Яг илүү явандаа илүү гой сайжруул илүү октав хэрэг болох байх л да. Гэхдээ одоо бол яг миний байгаа нөхцөлд бол 2 октав үнэхээр хангалттай санагдсан. Нэг иймэрхүү. Санаа нь бол нэг иймэрхүү заяа. За сонсоод ихнээс сонсоод та. За. Одоо энэ дээр нэг юм бөмбөр нь хоосон байна. Надад нэг фил хэрэгтэй байна. Энд байж болох уу? За энэ хүртэл бэжиг. Харсан бадаг дахил гэдэг структур бол боссон заяа. Одоо надад чимгнүүд амар дотоод аим санагдаад байна. Бараг болсон юм шүү дээ. За нэг юмрхан болж байна. Ямар ч байсан гитар маань болсон, бөмбөр маань болсон, бэйс болсон, тэгээд синт болсон.
Бадаг интро за энэ дээр хараа би юуг нь зурчаад харуулъя сая бүр. Тэгээд chorus буюу дахиад одоо надад юу хэрэгтэй вэ гэхлээр sweep гэдэг нөгөө нэг одоо бидэнд энэ жижигхэн чимэг нот хэрэгтэй байна. Би бол бодохдоо нэг нотыг удаан бариулах гоё болох байх гэж бодоод байна. Иймэрхүү зөө. Тэгтээ өвшөө дэшегээ. Ингээд өцгөө. Надад санаа байна. Дахилтаа давтчих заяа. Тэгтээ давтахтаа яах вэ гэхлээр хоёр хэсгээр нэдрийг оруулаад энэ дэр нь бол яг дуулалт явж байгаад сүрсэл жоохон нэг зүгээр нэг хоос аялгүй энэ төр байдаг шүү дээ. Тэгээд явбал гоё болж магадгүй юм шиг байна шүү. За миний бодлоор хөгжим болчлаа заяа. Одоо би видеогоо паузлж жагаад юу яагаад тий үгээс хаагаадах юм. Тэгээд хоол моолоогоо бичээд эцсийн байдлаар яг дуу маань бэлэн болохоор сонсгоё заяа. Яг тэгэхээр бичлэг маань нэлээд урт болох учраас одоо би хоолоо моолоогоо бичиж юм бүр урт болно баг даблтчих бах. Тэгэхээр ямар ч байсан хөгжим маань бүрэн болцсон юм чинь би бичлэгээ зогсоож жагаад тэгээд үгээ зохиогоод аяа бичээд тэгээд дуугаа яг бүрэн болохоор нь шууд үргэлжлүүлээ заяа. За түр бай. За дуу маань бэлэн боллоо. Ямар ч байсан би бэлэн болсон хөгжим дээрээ үгээ зохиогоод хоолоогоо бичээд тэгээд хоолоогоо бас янзлаад тэгээ мастеринг хийгээд экспорт дараад дуу маань яг бэлэн болох хүртэл ерөнхийдөө хийж дууслаа. Тэгээ би үсээ цэцэлсэн байгаа шүү заяа. Гинт нөгөө нэг өөрөөсөө хийжсэн өсөмсөн солигдож малигдаад. Хоолоогоо бичээд янзалж манзалхад бол ямар ч байсан нэг өдөр болсон. За тэгээ энэ дээр харагдаж байгаа юу бол одоо энэ цаарал өнгөтэй энэ бол бүгд хөгжим. Энэ бол миний хоолой байгаа. За тэгээд хамтдаа бэлэн болсон дуугаа сонсцгаая. Шүнийн гадад чам дээр тусч замыг чин гэрэлдүүлж сүвшэсэл зодон үлээгээд зүрхийг минь догтлоо. Saramandad Uziksen TV Unesatan Umus berat Cham tazurlishkwe Yagin durt Hamsta butchili Yagin durt Nasta За ямар ч байсан миний хувьд их дайггүй дуулсан гэж бодож байна. Яг би бол анханасаа pop дуу гэж бодсон. Гэхдээ явсаар байгаа жанр маань жоохон өөрчлөгдсөн байгаа. Яг ерөнхийдөө pop гэж хэлж болно. Гэхдээ бас нэг жоохон юм амьд хөгжимтэй ч юм шиг болсон. Тэгээд ямар ч байсан дуу маань бэлэн болсон. За тэгээд би энэ дээр болохоор юу яа гэж бодсон. Хоолын дээр жоох юм яриадах. Энэ болохоор main буюу миний үндсэн вокал байгаа. Үндсэн вокал. Шүнийн гадад чам дээр тусч замыг чин гэрэлдүүлж. Тэгэнгүүт үндсэн вокалны дор юу байгаа вэ гэхээр back вокал буюу би баруун талд нэг, зүүн талд нэг дуулсан байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө үндсэн вокалыг дэмжих зорилготой гэсэн үг. Шүнийн гадад чам дээр тусч замыг чин гэрэлдүүлж. За нэг иймэрхүү. За дахилтан дээр бас энэ хоолой маань байгаа. За
За тэгэнгүүтлээ тахилтан дээр болохоор бас доогоор дуулсан. Бас адилхан баруун зүүн байна. Ягийн дүрт За тэгээ нийлээ сонсохоор Лэшгүй ягийн дүрт хамстаа бүчили. за тэгээ хөгжөөнүүд мэдээж ойлгомжтой. Гитарнууд маань байна. Дээгүүр. Үндсэн хамгийн их яваад байгаа. За энэ hi-hat байна. Тэгээ энэ дээр болохоор миний нөгөө ритм байна. Тэгээд мэдээж bass гитар. Тэгээд энэ дор бөмбөр байна. Тэгээд synth байна. Тэгээд юу байгаа? Тахилтан дээр нөгөө нэг чимэг Тэнийг сонсох юм бол энэ дээр ингэж яваад гэсэн. Юунд дуусаад нэгснэ ай маягийн гэсэн. За тэгээд ерөнхийдөө ийм элемент татас бүрдсэн байгаа. Тэгээд энэ дээр биений миксер байна. Миний замнууд байна. Бүгдийг нэрлэлсэн байгаа. Энд болохоор нөгөө нэг инструментал болон вокал гэдэг мейнээр нь хуваацсан. Тэгээд энд болохоор миний мастеринг байна. Тэг энэ Lander Mastering Pro гэдэг энэгээр мастеринг хийчихдэг. За тэгээ ерөнхийдөө дуу маань дуусч байна. За тэгээд өнөөдрийн контент тавь хамт байсанд баярлалаа. Тэгээд чадхаараа би гоё дуу хийх гээд хичээлээ. За тэгээд дараагийн хийгдэх шин дуугаар уулзцгаая. Түр баяртай. Тэгээд энэ дууны талаар бас гоё бодлоо. Дооргоос гоё комментэн дээр хуваалцаарай гэж хүсэж байна.